Шинжилгээний академийн газар зүйн эхлэн хөрвүүлэнгээс 2 жил тутамд хүрээлэн багшийн шинжилгээ ба технологи сэдвт олон улсын хорлыг зохион байгуулж байгаа. За энэ удаагийн хорлолт бол 10 орчим орны нийт 100 оролцогчдоос 140 орчим бэлтгэл хилцүүлэгдлээ. За ер нь бол манай Монгол орн нь түүний хөрс эргэлтийн орнууд төдийгүй Америк, Европоос эрдэмтэд энэ хорлолтод оролцож бүс нутаг бол нэлийн хэмжээнд өгж байгаа уур амьсгалын өөрчлөлтүүд. Хоёр хөрс эргэлтийн орны нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төслүүд энд эрдэмтдийн зүгээс яаж дэмжлэг үзүүлж судалгаа шинжилгээний үр дүнгээр хангаж ажиллах вэ гэдэг дээр голчлон бас анхаарч үр дүнгээ хилцүүлдэг хурал байгаа. Энэ удаагийн хуралд бас нэлийн дэлхийн хэмжээний сэдвүүдээс ахуулаад орон нутгийн хэмжээтэй сэдвүүд яригдлаа. Тухайлх юм бол Арктикийн дулаалтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт Монгол орнд яаж бий болох вэ? Монгол орнд явагч байгаа газрын гадраг, усан гадраг, бусад цөлжилт газрын дороотолтой холбоотой гэдэг олон сэдвүүдийн дагуу 2 өдөр амжилттай хуралдаж дуусч байна. Мэдээж бид бүхний гол зорилго маань 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн судалгааныхаа үр дүнүүдийг нэг ингээд танилцуулдаг. Үүнээс гадна цаашдын хамтын ажиллагаа болно. Бүс нутгийн хэмжээнд нийгмийн эдийн засаг байгаль орчинтой холбоотой ямар хэмжээний судалгаа хийх талаар бас ярилцаж зөвшөлж чиглэл гаргадаг байгаа. Энэ удаагийн хурал дээр бол 2 зүйл дээр анхаарсан. Нэгдүгээр бол Монгол орнд явж байгаа цөлжилт газрын дороотолтой холбоотой сэдвүүдээр та бүхэн мэдж байгаа дараа жил бол манай улсад COP17 болно. Үүнтэй холбоотойгоор Япон болон бүгд найрамдах Хятад улсаас яг энэ зорилтод арга хэмжээнд зориулсан 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байна. Бид бүхэн яг COP-той холбоотой хилцүүлгийг хийгээд эрдэмтдийн зүгээс Монгол зохион байгуулж байгаа COP хуралд ямар оролцоотой болох юм бэ? COP-ийн үеэр монголчууд бид бүхэн бас хөрс эргэлтийн орнууд твийн хэмжээнд ямар асуудлууд дээр анхаарч сэдв болгож оруулж болох вэ гэдэг дээр ярилцаад үр дүнгээ гаргах гэж байна. Үүнээс гадна дараа жил Монгол улсад Азийн цэврийн 3 дугаар их хурал болно. Энэ хурлын зохион байгуулалт болно. Холбогдох судалгааны илтгэлүүд хилцүүлэгдэх чиглэлээр бас тодорхой хэмжээнд ярилцаад зөвлөлтөд байж байна. Ихэнх эрдэмтэд туунагтайгээр Монгол орнд уур амьсгалын дулаалт болон газрын дороотол цөлжилт явж байна гэдгийг бүх илтгэлүүд дээр гарч байна. Ер нь бол энэ бол учир шалтгаан хүчин зүйл нь бол нэгдүгээр уур амьсгалын дулаалттай холбоотой гэдгийг бүгдээрээ санал нэгтгэе хэлж баталцгааж байна. Хоёрдугаарт бол мэдээж хүний хүчин зүйлээс улбаатай газрын дороотол, хомсдол, цөлжилт явагдах үйл явц Монголд төстэй ажиллаж байна. Энэ дээр бол газар ашиглалтын доктортой менежмент, бэлчээрийн даацын зөв тооцоо, усан хангамжийн зөв хэрэглээ гэх мэт зөвхөн төр засгаас төдийгүй орон нутгийн төвшөнд орчин суугчдын хэмжээнд хэрэгжүүлж болох арга замуудыг бас санал болгож байгаа онцлогтой болж байна. Уур амьсгалын өөрчлөлт эдийн засгийн өсөлтийг сааруулах, зарим нэг улс орнууд бол нэлээд төвөгтэй байдалд хүргэх хэмжээнд хүрсэн байгаа. Ялангуяа Монгол орны хувьд та бүхэн мэдж байгаа бид бүхэн бол дандаа байгалийн баялаг дээр суурилсан эдийн засагтай 2 төрлийн байгалийн баялагаас бид бүхэн орлогож байгаа. Нэгдүгээр бол уурлаа, хоёрдугаарт бол хөдөөжихөн салбар. Хөдөөжихөн салбарт бол салбараас тодын нийт бүтээгдэхүүний 20 орчим жил нэрдэг байгаа. Мал аж ахуй газар тариалан гэсэн үг тийм. Хэрвээ уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны дөрөөдөл явагдах юм бол манай энэ төсвөө бүрдүүлж байгаа 20% бас нэлээд төвөгтэй байдалд орох магадлалтай. Ер нь бол ирээдүйд бол энэ уур амьсгалын байгаль орчны өөрчлөлт явагдана гэдгийг бас хэд хэдэн жишээгээр энэ хуралд оролцсон эрдэмтэд анхаарсан байгаа. Тэгэхээр миний бодлоор манай Монгол орны савхтгүй баялаг бол хөдөө аж ахуйн газар тариалан
За энэ салбарт аль болох нөгөө дасан зохицох, зөв менежмент явуулах, шинжлэх ухааны судалгааны үр дүнгуудыг ашиглаж зөв зүйтэйгээр ашиглах тал дээр илүү анхаарч ажиллавал зүйтэй юм болов ирээдүйд ч гэсэн эдийн засгийн хохирол багтаа байх нөхцөлийг бүрдүүлэх гэж хүсэж байна.